хуулийн төслийн тэр хууль төсөл боловсруулах үндсэн шаардлага за үндсэл тэр практик шаардлагаас нь ингээ хараад ерөнхийдөө иргэдийн байгууллагатай ялангуяа төрийн байгууллагатай харилцааг зохицуулж байгаа үйл ажиллагааны нэг хэлбэрээ ингэж бодоод дэмжиж байна л да. Өөрөөр хэлэх юм бол тэр практик шаардлага дотор нь тэр хүний эрх хэрэгжүүлээ шударга ёс гэдэг ингээд эрхэмлэн дэдлэнэ гэдэг эх орондоо хүмүүнлэгийг гэргэн байгуулна гэж одоо нөгөө хуучин шиг нөгөө социалист, капиталист гэдэг зайлайлан байхгүй болсныг бодоход зайлшгүй тийм шаардлагыг тодруулж гарах тийм зогсолтой хэрэгтэй байна гэдэг талаас нь. За ингээд нэг хэдэн асуулт байна. Нэгдүгээр тэр Монгол улсын хууль тэр утгаар нь авч үзэх юм бол улсын хэмжээнд энд мэдээллийн элдвэд байдал мэдээлэл авах эрхчлөөний тухай гэх юм бол төрийн ч ба төрийн бус байгууллагаас авах нь адилхан л одоо нэг хуулиараа зохицуулагдах тийм боломж байгаа гэж үзэж байгаа. Тэгэхээр төрийн бус байгууллагаас одоо авах ялангуяа одоо төрийн олон нийтийн байгууллагуудаас авах мэдээллийг ямар хууль тогтоомжоор одоо зохицуулж болох юм бэ гэж. Нэг талдаа энэ 3 дугаар зүйл дотор байна л да. Нэг 11 байгууллагаас авах 11 байгууллагын нэрийг заагдсан байна. Улсын их хурлын тамгын газраас ахуулаад хамгийн сүүлд нэг төрийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд гэдэг. Төрийн бус тэр олон нийтийн байгууллагаас авах мэдээллийн талаар ямар хууль тогтоомжоор зохицуулж болох юм бэ? Хэрэг одоо нэгэнтээ Монгол улсын хэмжээнд үйлчлэх хууль байх юм бол тэднийг одоо хамруулж болох ямар заалтууд энэ дотор орсон юм бэ гэж нэг. За хоёрдугаарт энэ мэдээллийн хэрэгслийг ашиглаж одоо их үйл ажиллагаанууд явагдаж байна. Сая одоо хүмүүс тэр хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглаж байгаа хэлбэртэй холбогдуулаад бас юм асуугаад энэ дотор нь тэр нь бас суух боломж бас байгаагүй юм шиг байна. Тэр мэдээллийн хэрэгслүүдийг ашиглаж одоо энэ дэндүү замбраагүй байдал руугаа бас явж байна л да. Жишээлбэл нэг төрөөс гаргасан шийдвэрийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл ялангуяа одоо энэ мэдээллийн хэрэгсэл аль нэг сайтуудад байрлуулахад араас нь баахан харлуулсан юм бичдэг. Эсвэл нэг нөхөр ярьслаг өгөхөд араас нь тэрийг доромжилсан гүтгсэн одоо янз бүрийн хэлбэрийн юмуд одоо дэндүү явагдаж. Тэгээд талцал бий болоод хоёр талаас нь одоо ингээд зарим доншгаарч юм хоорондоо үзээд тэр нь явсаар хүч аваад ер нь юу ч болж гурхаар тийм байдал руу явж байгаа л. Ямар ч хэлбэр юм. Жишээлбэл улс орны хэмжээтэй ч одоо гадаад бодлого янз бүрийн тач холбоотой юм гараад ирэхэд тэр одоо төрөл бүрийн болоод хувирчиж. Тэгэхээр хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглах талаар нэгэнтээ мэдээллийн одоо талаар гарч байгаа хууль учраас энийг ашиглах ялангуяа тэр хариуцлага тооцох талаас нь чухамхүү тэр иргэн тэрийг уншаад тэр л орохдоо өөрийнхөө одоо гарцааг одоо өөрийгөө илрүүлж ээж ордог тэр талаас нь юм орсон юм байгаа юу гэж хоёр дахь асуудал энэ. Ягаад гэхээр ч одоо манайд ч одоо дэндүү замбраагүй шүү дээ. Ямар ч одоо тэр эртүүд байдлыг ашиглаад тэгээ өөрийнхөө одоо тэр нэрмэр янз бүрийн юмыг оруулахгүйгээр зүгээр чөлөөтэй хүн өрн ямар доромжлол байна тэрийгэ бичдэг тийм нээлттэй тийм гэх юм одоо нэг замбраагүй тийм нийгэм болцсон юм шиг харагдаад байгаа. Тэрийг журмалах талаас нь юм комодынд орсон байгаа юу гэж. Энэ би 1 минут нэмчихье. За. Чихээ гişүнэмэд асууч. Тэгээ 3 дахь нь болохоор энэ хууль гарлаа. Ингэхээр ч одоо мэдээж нэг оромтоо зардал мөнгөний асуудал одоо бас байж тарах байх л да. Тодорхой хэмжээгээр. Ерөнхийдөө энэ хууль гарснараа нийт төсөв мөнгөний хөрөнгөний одоо хэр их одоо шаардлага гарах юм бол энэ талаас нь бас нэг тодруулаад өгөөч. За үндсэндээ хуулийн бол ерөнхий концепцийг бол их дэмжиж байна л да. Иргэн бол нэг тийм нэг ширэгдэлгүй шиг одоо янз бүрийн хэлбэрээр мэдээлэл аваад өөртөө хэрэгцээтэй. Тэрийгээ цааш нь одоо тодорхой хэмжээгээр өөрийнхөө үйл ажиллагаанд ашиглах тийм боломж байна гэж. Тэр одоо хязгаарлах хүрээнээс бусдыг. Энэ утгаараа бол зайлшгүй нэг хууль гараа тэгээд хариуцлага энэ тэргээд бас юмуд нь жоохон нэмэгдэх тал руугаа хэрэгтэй байгаа болов уу гэж
Баярлалаа. Гүрэлбаатар сайд. За ЖК гишүүний асуултанд хариулъя. За эхний асуудал бол төрийн бус байгууллагуудаас мэдээллийг яаж авах вэ гэсэн. За энэ хууль бол төрийн байгууллагыг ил тод болгох мэдээлэл авахтай холбоотой асуудлыг зохицуулсан хууль байгаа. Харин төрийн бус байгууллага улсын төсвөөс санхүүжилт авсан. За улсын төсвөөр санхүүждэг байгууллагатай гэрээтэй ажиллаж байгаа тохиолдолд үүнтэй холбоотой мэдээллийг ил тод болгох заалтыг бол энэ дотор нь оруулж өгсөн байна. 3-1-10-д. Тэгэхээр яг ийм тохиолдолд бол энэ төрийн бус байгууллагууд энэ хуулийн дагуу мэдээлэл бол ил тод болгоно. Харин тусдаа төсвөөс санхүүждэг улсын төсвийн ямар нэгэн байгууллагатай гэрээтэй ажиллахгүй байгаа тохиолдолд тухайн байгууллагыг мэдээлэл яаж гаргах талаар бол энэ төрийн бус байгууллагуудын тухай хуульд оруулах боломжтой. Энэ төрийн бус байгууллагуудын тухай хуульд бол засгийн газрын зүгээс нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа холбогдох иргэний нийгэмтэй бол энэ чиглэлээр хамтран ажиллаж байгаа гэдгийг хэлье. За хоёрдугаарт нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөний байдалтай холбоотой за янз бүрийн ярилцлага өгөхөөр доор нь янз бүрийн санал сэтгэл бичдэг тухайн асуудал байгаа. Энийг бол энэ хуулиар бол зохицуулахгүй. Яг л би энэ хууль санаачлагчийг илтгэлийг тавьж асуултанд хариулахдаа зөвхөн энэ мэдээллийн ил тод байдлаар мэдээлэл авах эрх хэрэгжүүлэлийн тухай хуулийн асуудлыг холбоотой асуултанд хариулна. За үүнээс бусад төр хэвлэл мэдээллийн тухай ярих юм бол миний байр суурь хууль санаачлагчийн эрх мэдлийг ашиглаж хувийн өөрийнх үзэл санал бодлыг илэрхийлэх тухай хүрж байгаа учраас би энэ асуултанд хариулахгүй байгаа гэдгийг бол хэлье. За зардал мөнгө нэмж гарах уу гэсэн асуулт байгаа. Энэ бүх ажлыг бол тухайн одоо байгаа орон тоондоо одоо батлагдсан төсвийнхаа хүрээнд бол энэ ажлыг зохицуулах боломжтой гэж засгийн газар үзсэн. Ингэхээр энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой нэмэлт зардал бол гарахгүй гэдэг хэлье.